За өнөөдөр эрүүл мэндийн яамнаас одоо явуулж байна цуврал ийм зөвлөгөө нэвтрүүлэг маань та бүхэндээ хүргэж байна. За өнөөдрийн одоо цуврал зөвлөгөөнд манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо хүүхдийн эмч Батамлан эмч маань бол оролцож байна. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа одоо ер нь ингээд сэрүүний улирал маань эхэлж байна. А энэ сэрүүний улиралд бол одоо ханиад шуухнаа цаашлуул томоо гэдэг амьсгалын замын одоо халдвар төвчнүүд бол бас нэмэгддэг. Тэгэхээр яг одоогийн эхлэлсэн одоо үндэсний төвд маань тийм ээ одоо хүүхдийн энэ өвчлөлийн байдал ер нь ямар байна вэ? Та тэр талаар нэг товч мэдээлэл өгнө үү? За баярлалаа. Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За яг одоогоор томоотос төвчин ер нь бол ихсээгүй байна. Гэвч хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай хамааралтайгаар амьсгалын замын халдвар бол нэмэгдэх хандлагатай байдаг. За томоотос төвчин ямар вирусээр үүсгэснээс хамаарат илрэх эмнэлзүү шинжүүд нь бол бас харилцан адилхан өөрөөр байна. За 9 дугаар сарын 18-ны томоогийн мэдээгээр RS вирус болон ирвэнэ вирусууд бол зөнкөлж байна. За энэ үед яах вэ гэхээр хамар битүүрэх, нус гарах, нус гоожих, ханиалгах, хоолой сэврэгнэх, за хоолой сөнгөтөх, за зарим тохиолдолд хоолой бачуурах, чийжэр өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрхээс гадна ерөнхий хордлогын шинж тэмдэг буюу толгой өвдөх, алуурах, хоолнд дургу болох, ядарч суйлдах, бүх бие ангинж өвдөх гэх мэт зовор шаналгаанууд илэрч болж байна. Тэгэхээр яг цааны дурдсан одоо саяын энэ одоо ханиад тийм ээ одоо ханиадын үеийн ийм одоо анхны шинж тэмдэг илэрч байгаа үед гэрийн нөхцөлд одоо бид нар эцэг эхчүүд маань бол ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? За амьсгалын замын халдвараар өвдсөн тохиолдолд ер нь бол асаргаа сувирлагаагаас сайжруулаад хувийн ариун цэвэр амьдралын хэм маяг дэглэмдээ анхаарад эмийг эмчийн завраар хэрэглэсэн тохиолдолд амьсгалын замын халдвар гэрд эдгэрэх бүрэн боломжтой эмгэг. За үүндээ хүүхэд маань хэрвээ өвдсөн тохиолдолд бол ерөнхийдөө гэртээ байна. Олон нийтийн газраар явхаас аль болох зайлсхийх, амны хаалтыг зүүж хэвших. За тэгээд дээрэс нь одоо хувийн ариун цэврээ сайн сахих, гараа ойр ойрхон угаах, ингэхдээ халдваргүйжүүлэх тийм ээ, савн хэрэглэх, за гадуур явлаа гэхэд гар халдваргүйжүүлэх усмал, санитол, сагитус гэдээ байдаг. Эдгээрийг хүрэлцээтэй хэмжээгээр буюу 30-40 мл-ыг аваад гарны бүх хүрэлцэх хэсэгт ингэж ариутгах. За дээрэс нь хоол ундандаа анхаарах, илчлэг ихтэй баяжуулсан хоол хүнс сэргэлэх, шин ногоо болон сонгос сармис бусад зүйлээр хоолоо баяжуулан шүлтэй хоол идэхийг илүү дэрэмэлзэн. За тэгээд бас халуун шингэн зүйл те цай, хэрэм, ансны жуус, буцалсан ус, баах уцаа гэх мэтийг хэрэглэх хэрэгтэй. За хувийн гэр орон тасалгаа андаа бас цэвэрлэгийг сайн хийж, чийгтэй цэвэрлэгээ бол өдөрт 2 удаа хийн. Ингэхдээ бас л халдваргүйжүүлэх усмал хэрэглэнэ. Томоогийн вирус бол ер нь холоорын нэгдэлт илүү төсвөр муутай байдаг учраас холоор агуулсан нэгдэлтэй. За халдваргүйжүүлэх одоо супермаркет дэлгүүрүүдээр зарж байгаа усмал байна. Эдгээрээс нэрлэх юм бол яг бодисынхаа хувьд хэм бол холоор гихсний боломжийн авилын агуулсан усмлууд байдаг. Эдгээрээс 2 удаа цэгтэй цэвэрлэгээ өдөртөө хийгээд өрөө тасалгаагаа 2 цаг тутам 10-аас 15 минутын зайтай агааржуулаад за агаараа чийгшүүлэхдээ гэрийн нөхцөлд бол одоо халдваргүйжүүлэх усмлыг пар халуун зүйлийн ойролцоо тавих болон зориултын чийгшүүлэгчүүдээр чийгшүүлнэ. За энэс гадна бас томоотос өвчнөөс сэргийлэхдээ амьдралын хэм маяг гэж биелсэн байгаа. Энд юу арах вэ гэхээр тухайн хүмүүс сайн унтаж амрах. За хоол хүнсээ зөв хэрэглэх, дээрс нь хөдөлгөөн байдаг. За хөдөлгөөнийг бол одоо дасгал хөдөлгөөн байж болж байна. Дээрээс нь бас нэг тодорхой хэмжээний томоотос өвчний өрсөн сэргийлэх болон эмчилгээний зорилгоор цэгэн массажууд байдаг. Тэгээ цэгийн илэрхий хийгээд ах нь илүү үр дүнтэй юм аа. Тэгэхээр дархлаа сэргээх л ер нь хэрэгтэй тийм ээ. Ямар нэг вирусын халдвар ер нь ялангуяа энэ томоотос төвчин ханиадны үед бол одоо хүүхдийн том хүний дархлаа бол их сайн байх хэрэгтэй. Тэгэхээр дархлаагаа яг одоо сайжруулах ямар өвөрмөц одоо аргууд байна. Түрүүний одоо дурдсан хоол хүнснээс гадна өөр одоо ямар нэгэн өвөрмөц тийм одоо аргууд байна уу? За дархлаа сэргээж байхын тулд тухайн хүн маань бисаа хэлсэн байгаа сайн унтаж амрах хэрэгтэй. За энэ бол одоо хувийн тухайн хүний бие организм хэвийн байдлыг хадгалж байгаа хэрэг юм да. За тэгээ бас халуун баанд суугаад хүлрэхтэй дасгал хөдөлгөөнийгээ хүлрэх энэний дараа дулаан хувцас өмсөж даарахгүй байх. Тэгээд дэглэмүүдийг бас барьж болно. Тэгэхээр манай эцэг эхчүүдийн дунд одоо энэ яг улирал солигдож байгаа үед бол бас хүүхдийг дааруулах явдал бол их байна тийм ээ. Хүүхдийг дааруулах нэгдүгээрт тэгэхээр бид нар хүүхдийг аль болохоор дулаан хувцлах одоо тэр цаг агаарын мэдээнд үндэслэн хүүхдүүдэд одоо дулаан хувцлах бол маш их чухал байна. За хоёрдугаарт нь бас ингээд хүүхэд ханиад шуухнаа хүрээд ирэхээр манайх одоо ингээд гэрт нь усанд оруулдаггүй
тийм ээ арчилгаа сувилгаагаа хийдэг үү ийм одоо хит бэхиндэг. Тэгэхээр энэ үнэхээр одоо ач холбогдол байна уу? Ямар одоо илүү асаргаа хүүхдэд илүү шаарддаг вэ? За ер нь хүүхдийг ингээд ханиад төрлийгээд усанд оруулснараа тухайн хүүхдийн ханиад хүндэрнэ гэсэн юм бол байхгүй. За харин усанд оруулаад улаан овцыг илүү сайн өмсгөх, олон нийтийн газараар авч явахгүй байх, авж гарлаа гэхэд амны алтыг тогтмол зүүж хэвшиг. За тэгээ халуун бүлийн юм ойр ойрхон уулгаад хүүхдэд хөлрүүлээд за тэгээд улаан овцыг өмсүүлээд ингээд байж хахт бол ерөнхийдөө ханиад амьсгалын замын халдвар бол нэг хүрээд байхгүй хүрлээхэд хурдан идэгэрнэ. За эцэг эхчүүдийн дунд эмийн бас ингээд нөгөө зохисгүй хэрэглээ гэмээр юм уу тийм ээ. Өөрснөө дур мэдээд антибиотик хэрэгэлдэг. За эдгээр нь өвчнийг ужигруулах, за хүндрүүлэх ийм бас сөрөг муу талтай. Тийм болохоор эмийн бодис хэрэглэхдээ хүүхдтэй заавал эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй байдаг. Ер нь томуу одоо ханиад шуухнагийн үед бол нэг 3-4 хоногийн дотор ласраа сувилгаагаа сайн хийгээд ингээд гэртээ байлгах юм бол хүүхд маань бол хүүхд болон том хүн маань бүрэн идэх бол боломжтой. А ямар шинж тэмдгүүд гарвал зайлшгүй одоо эмнэлэгт хандах хэрэгтэй вэ? За ер нь бол томоотоос төвчний үед яг гэрийн нөхцөлд бол эдгэрэх бүрэн боломжтой. За хүүхэд маань халуураад, өндөр халуураад халуун нь буурахгүй байх, за ханиалгаж бүхшүүлэх тийм ээ. За тэгээ бөглөрөх гээд байгаа юм шиг цэр ихтэй байх, шүн унтаж чадахгүй байх, хоол ундандаа дургүй болж ерөнхий хордлогын шинжинд илэрх энэ тохиолдолд бол яаралтай эмнэлгийн байгууллагт хандах хэрэгтэй. За гэрийн нөхцөлд бол хэрэглэх болон эмчийн зааваргүйгээр заавраар хэрэглэх юмнууд гэж байдаг. За гэрийн нөхцөлд хүүхд чинь халуурж байгаа тохиолдолд халуун боруулах зорилгоор шингэн юмаа саавалгаад парацетамол ч юм уу ибупрофен төрлийн юмнуудыг хэрэглэж халуун боруулж болно. Тэгээ бус тохиолдолд бол заавал эмчийн заавраар эмээ хэрэглэнэ. Гэхдээ халуун буруулах одоо түрүү дурдсан эмүүдийг бол тодорхой хэмжээгээр хүүхдийн нас тун хэмжээнд нь одоо тохируулж хэрэглэнэ. А тийхгүй болох юм бол одоо бас хүүхдэд өшөө одоо эмгэг өөрчлөлтүүд гарах одоо ийм магадaltaй болно гэдгийг бол манай эцэг эхчүүд бас анхаарах хэрэгтэй тийм ээ. А тэгэхээр цэгэн илгийн хувьд одоо ер нь хизээ яаж хийвэл илүү одоо хүүхдэд их үр дүнтэй байх вэ? За цэгэн иллэг бол өөр бас манай эцэг эхчүүдийн гарын дорх зүйл юм да. Тэнийг бол одоо яг тэдэн удаа гэсэн зүйлүүд бол байхгүй. Тухайн хүүхэд маань нусгаараад баг зэрэг амьсгалын замын халдвар эхэлж байгаа шинжтэй байгаа тохиолдолд бол хийж болдог. Энд бол сөрөг нөлөө гэж байхгүй. Байхгүй. Ерөнхийдөө хүний дархлааг одоо сэргээж байгаа. Ийм л одоо арга хэмжээ. Тухайн газрын бас цусан хангамжийг сайжруулснараа эдгэрэлт болон их хурдсгана дээрэс нь халдвараар өвчлөхгүй байхад бас илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр энэ вирусын чиглэлийн одоо ханиадны үед бол бас амьсгалын замаар бол цаашаа халдвар бол их тарах одоо аюултай тийм ээ. Магадлал өндөр байдаг учраас яаж одоо ханиаш найтайхтаа ер нь иргэд маань ямар дэглэм одоо барих ёстой вэ? За амьсгалын замын халдвар бол агаараар дэгдэж байдаг учраас тархалт маш хурдантай байдаг. Тийм болохоор ханиаш найтайхтаа аль болох сэлбэтэй хэрэглэх тийм ээ. За тэгээд амны халтыг тогтмол зүүгээд гараа халдваргүйжүүлээд байвал одоо бас амьсгалын замын халдвараас сэргийлж чаднаа. За ингээд та бүхэн манай Бат амгалан эмчийн ярианаас томуу тус төвчин ханиадны үед бол гэрийн нөхцөлд одоо хүүхдээ бас асрах. За хоёрдугаарт нь өөрөө бас ариун цэвэр эрүүл ахуйн дэглэмийг одоо сайн сахих юм бол бусад халдвар тараахгүй энэ өвчтөл одоо хөнгөн явцтай. Заавал одоо эмчид одоо эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхгүй цаашдаа хатгаа болж хөндрөхгүй ийм одоо бүрэн боломж байна гэдгийг бол манай эцэг эхчүүд ойлгосон баха. Ингээд бид нарт одоо үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн Бат амгалан эмчтэй баярлалаа. Таны ажилд одоо амжилт хүсье.